сайн байцгаана уу? 6 дугаар ангийн 3-А суралцсан зорилтын хүрээнд энэхүү туршилтыг хийж гүйцэтгэх гэж байна. За туршилтанд хэрэглэгдэх зүйлсээ танилцуулбал универсал индикаторын цаас, за лакмусын хөх болон улаан цаасаар туршиж үзнэ. За тэгэхээр өргөн хэрэглээний материалуудыг энд авсан байна. За хүнсний соодын усмал, савангийн усмлууд, за мөн цэврус, кока-кола ундаа, за мөн лимоны шүүсийг авсан байгаа. Тэгэхээр эдгээр өргөн хэрэглээний 6 материалуудын усамлын орчинг 3 индикатораараа шалгах болно. За эхлээд лакмусын улаан цаасыг ашиглан эдгээр өргөн хэрэглээний материалуудын орчинг тодорхойлъё. За эхлээд лимоны шүүсэнд дүүрье. За лакмусын цаасны өнгө өөрчлөгдсөнгүй. За дараа нь кока-кола ундаан дээр туршъя. За мөн адил өнгө нь өөрчлөгдсөнгүй. За дараа нь усан дээр дүрж шалгая. За мөн өнгөний өөрчлөлт байсангүй. За одоо савангийн усмал дээр дүрж ажиглая. За савангийн усмал дээр дүрэхэд цэнхэр өнгийг үзүүлсэн байгаагаас харахад савангийн усмал нь суйрлаг орчинтой байх нь. За он дээр дүрэхэд цэнхэр өнгө ажиглагдаж байгаагаас харахад мөн адил суйрлаг орчинтой байх нь. За хамгийн сүүлд нь хүнсний соодын усмал байгаа. Хүнсний соодны усмалтаа дүрье. За мөн гүн цэнхэр өнгийг үзүүлж байна. За одоо лакмусын хөх цаасыг ашиглан эдгээр материалуудын орчинг шалгая. За лимоны шүүсэнд дүрэхэд улаан ягаан өнгийг үзүүлж байна. За кока-кола ундаанд дүрэхэд мөн улаан ягаан өнгийг үзүүлж байна. За одоо усан дээр зэ. За өнгө өөрчлөгдсөнгүй. За савангийн усмалт. За мөн өнгөний өөрчлөлт ажиглагдсангүй. За одоо онд дүрэхэд мөн адил өнгөний өөрчлөлт гарсангүй. За хүнсний соодын усмалтаа дүрье. За өнгөний өөрчлөлт ажиглагдсангүй. За энэ дээрээс харахад кока-кола болон лимоны шүүс нь лакмусын улаан цаасыг дүрэхэд өнгө нь өөрчлөгдөөгүй. Харин лакмусын цэнхэр цаасыг дүрэхэд улаан ягаан болж өөрчлөгдөж байгаагаас харахад энэ хоёр нь хүчлэг орчинтой байх нэ. Харин лакмусын улаан болон хөх цаасны өнгө өөрчлөгдөөгүй харахад ус нь сарм орчинтой байх нь. За саван, болон хүнсний соодын усмлууд нь лакмусын улаан цаасыг цэнхэр болгож өөрчилж байна. Харин хөх цаасыг дүрэхэд өнгө нь өөрчлөгдөхгүй байгаагаас харахад эдгээр гурав нь суйрлаг орчинтой болох нь харагдаж байна. За эндээс сурагчдаар лакмусын улаан цаасаар суйрлаг орчинг, за лакмусын хөх цаасаар хүчлэг орчинг илрүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг сурагчдаар гаргуулж болох юм а. За мөн сурагчдаар байгалийн индикатор хийлгүүлж болно. За энэхүү туршилтыг суурь боловсролын материалын өөрчлөлт, хүчлэг суйрлаг шинж, индикатор түүний хэрэглээ гэсэн сэдвт хичээлүүд дээр хэрэглэж болох юм а. За универсал индикаторын цаасыг ашиглан усамлуудын орчинг тодорхойлъё. За лимоны шүүсэнд дүрэхэд улаан өнгийг үзүүлж байна. За тэгэхээр лимоны шүүс нь хүчлэг орчинтой байх нь. За кока-кола ундаанд дүрэхэд за улаан өнгийг үзүүлж байна. За мөн хүчлэг орчинтой байх нь. За одоо усан дээр дүрье.
За бүдэг ногоон өнгийг үзүүлж байгаа учраас сарм орчинтой байх нь. За савангийн уусмалд дүрхэд ногоон өнгийг үзүүлж байгаагаас харахад энэ нь суйрлах орчинтой байх нь. Заоонд дүрхэд мөн ногоон өнгийг үзүүлж байгаа учраас суйрлах орчинтой байх нь. За хүнсний соодын уусмалд дүрхэд ногоон өнгийг үзүүлж байгаа учраас суйрлаг байх нэ. За одоо энэ дээрээс харахад суйрлаг бодисуудыг нь бид нэр дотор нь арай илүү суйрлаг шинжтэй бодис гэдгээр нь ангилж болохоор байна. Тэгэхээр энэхүү үзүүлсэн 3 ногоон өнгийг ажиглавал хүнсний соодныг илрүүлсэн ногоон өнгө нь бол илүү тод байгаа учраас хүнсний сод нь суйрлаг шинж ихтэй бодис байх нь. За дараа ньооны уусмалд универсал индикаторын цаасыг дүрхэд ногоон өнгө үзүүлсэн нь савангийн уусмалд дүрснээс илүү тод ногоон байгаа учраасооны уусмал нь савангийн уусмалаас илүү суйрлаг шинжтэй болох нь харагдаж байна. За одоо ийшээ хүчлэг бодисуудыг харж үзвэл лимоны хүчил болон Coca-Cola ундаанд дүрсэн цаасны өнгөний өөрчлөлтийг ажиглавал лимоны шүүсэнд дүрсэн универсал индикаторын цаасны улаан өнгө нь илүү тод байгаа учраас лимон нь илүү хүчлэг шинжтэй бодис ахнэ. За тэгэхээр универсал индикаторын цаасаар суйрлаг болон хүчлэг бодисуудыг дотор нь илүү суйрлаг шинжтэй, илүү хүчлэг шинжтэй болохыг наривчлан тодорхойлж болдгоороо лакмусын цааснасаа давуу талтай байх нэ. За эдгээр туршилтуудыг суур боловсролын материалын өөрчлөлт, хүчлэг суйрлаг шинж, за мөн индикатор түүний хэрэглээ гэсэн сэдэвт хичээлүүд дээр хэрэглэх боломжтой юм аа.